Төсвийн байнгын хороо улсын хурлын ээжид бусчууламаар 8 хуулийн төсөл болоод улсын хурлын тогтоолд шийдвэр хэлэлцсэн байна. Үүнээс хамгийн гол асуудал нь 2012 оны төсвийн тодтгол байсан юм а. Төсөв тодтголын нэгэн шалтгааны нэг нь засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж яам нэгэнтэй холбоотой бол нөгөө нэг шалтгаан нь улсын төсөвт орж ирэх 1.8 гишнээ төгрөг орж ирэх юм байна. Яамдуудын тойрон нэгэнтэй холбоотойгоор хөгжлийн ам 2 тэрбум төгрөг тусгаад байгаа юм байна. Харин улсын төсөвт орж ирэх мөнгөнд ойлгохоогоос 9 тэрбум төгрөг төвлөрөх байсан бөгөөд дэлхийн эдийн засгийн хямрал манай улсын экспорт импортод нөлөө үзүүлж татвараас орох орлогоч буурчээ. Тухайлбал Төрийн банкны эмч хувьчлаас 80 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрөх байсан ч уг мөнгө ороогүй байгаагаас гадна хүний ажил сайн бүрдүүлэх хийх үйлсээр 40 тэрбум төгрөгөөр буурсан байна. Хүний ажил сайн бүрдүүлж байгаа гол одоо орлого болж байгаа ашигт үйлчлэлийн нөөц ашигтны төлбөр гихтээ 40 тэрбум төгрөгөөр бол буух юм тооцоо гарч байгаа. Тэгээ энэ нөхцөлөөр үүссэн учраас бол төсөвт тодорхой өөрчлөлт хийх шаардлага гарсан. Нэгдүгээр орлого гэх юм бол үтсээр одоо 120 тэрбум л байна. Харин манай улсад нэмэгдэж байгаа орлого 120 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өмнөд тамхины татвар 19 тэрбум, хүн амын орлогын албан татвар 11 тэрбум, мөн дизель түвшний татварыг нэмсэн энэхүү төсөвт нэмэр болжээ. Харин цаашид 2013 оны төсвийг хассан тансан бодлого барихгүйгээр хувийн хөгжлийг авч үлдэхэд голом анхаарна гэдгийг төсвийн байнгын хорооноос мэдээллээ.